Бабай булчирхай өвчлөлөөс сэргээлээ. Эрдэс шилэнд хадгалагддаг. Нарсан. Галзуу кино сувагта тавтай морил. За бүгдээрээ тавлаг сайхан уу манайхаа. Энэ удаад борон та нартай галзуу цувралыг сонирдуулах гэж байна. Ямар галзуу цувралыг ярьж эхлэх гэж байна вэ гэхээр 2023 онд гарсан The Worst of Evil гэх энэ галзуу цувралыг. Тэгэхээр ойлгомжтой уламжлал ёсоор борон хамгийн ихний партиг нь галзуу кино дээр давхар коллаборашн хийгээд та нартай хүргэдэг шүү дээ. Тэгэхээр та нарын галзуу цувралын одоо ихний хэсгийг сонирхож үзээд таалагдвал галзуу сери сувг руу ороод үзээрэй. Тэнд борон ихнээс нь дуустал нь ярих болно гэж. Энэ галзуу цувралыг хэдэн боронууд нь хамгийн өндөр йодын агуулмжтай аршаан нарзан байгалийн эрдэс тустай хамтран хүргэж байна. Манайхан тэгээд лайкаран бомбогдод цогоорой бас галзуу кино Instagram хуудасаа дагараа тэгээд мэдээж галзуу сери сувгтаа сабадрагуул дараад нэгдэрэ. За тэгэхээр гэмт хэргийн хоёр бүлэглэл хоорондоо нэлээд ширүүн үзэлцэж байгаагаар цаврал маань эхэлнэ. Зарим нь хутга сүхээр зэвсгэлсэн бол мерсэр хүн гар буутай байгаа харагдана. Энэ хоёр гаднаас цагаан гончтой залуу ирж коридорын эсрэг тал зогсчихсан эмэгтэйтэй харц тулгарлаа. Тэгээд замдаа тарсан залуусыг зөвл дуусгахаар урагшилсан бол нэг залуу нөгөө эмэгтэйг араас нь хоолойг нь боогод аваад явна. За тэгээд үйл явдал 2 жилийн өмнөх рүү шилжнэ. 1994 оны Сөүл. Гол дүрийн залуу болох Пак Жуммо бол цагдаагийн гэр бүлд хүргэн орсныг мань хүн жирийн цагдаа бол эхнэр Үжон нь саяхан Сөүл хотын төвийн дүргийн аюулгүй байдлыг хариуцсан хэлтэст шилжиж ирсэн офицер. Жуммо орон хоол идэхээр хадам аавында ирж. Тэгсэн хоолны үеэр хадам ах нь мань хүнийг эхнэр нь тушаал дэвшиж чухал албан тушаалд очсон байтал энийг нь баяр ёслолын байдалтай хүлээж авсангүй. Гээсэнд Жуммо хэлэх үггүй сууна. Тэгсэн нөхөр үргэлжлүүлээд тэрнийг яаралтай офицерын шалгалтай хөгч тушаал дэвшиж эхлэхгүй бол эхнэрээсээ доогуур албан тушаалтаа удаан явж болохгүй гэж үг хайсанд эхнэр нь төсөлгүй нөхрөө өмөрч ахтайгаа ам мөрөйдөг. Эхнэрийнх нь ах нар бас том албан тушаал бүхий офицерууд учраас Жуммог дорд үзэг хайстай байдг нь илэрхий. Эннээс болоод мань хүн битүүхэндээ сэтгэл дундор байлаа. Эхнэр нь сэтгэлийг нь засах гэж байдгаараа хичээвч мань хүн цаанаал нэг уран муутай. За энэ үеэр Сөүлийн Ганнам дүүрэгт амьдрал ээд буцалж байна. Мопедтэй хоёр залуу гудамд байсан хүмүүсийн дундуур сүлжиж, найт клубт ирэхийг хөрж, бүсгүйчүүдийг үнгүй шар аргаар дайлна гэж хайшгирч яваа харагдана. Учир нь Сөүлийн алдарт DJ Чол клубт нь ирсэн байж. Тэнд баахан залуус цуглаад бүжиглж байсан бол энд тэндхийн боссууд ч мэрсэр цуглжээ. Тэгсэн бүжгийн дундуур хоёр залуу барьцалдаад авсанд энийг анзаарсан DJ хөгжмөө унтраагаад зодолдмаар байгаа бол хөдөөнөө очиж зодолд гээсэнд нөгөө хоёр нь бандсандаа зодолдохоо боллоо. Тэгээд DJ Чол намхан хөгжим тавьчихад дотогшоорно. Орохт нь клубын босс ховчилж уулздаг. Чамаа Ганнамын унахан хүүхэд гэж сонссон. Бас чамгүй тулалддаг гэж дууллаа. Тийм байж яагаад DJ хийгээ яваад идэгий. Надад өөртөө чинь хамтрах санаа байна. Ийм газар DJ хийхээ оронд ийм газрыг өөрөө эзэмшүүл илүү дээр биш үү? Нэрэ гэж юу? Хизээ тийм болно гэж. Яасан? Яарад энэ ужон гэж бол. Хэрвээ чи бүх найзуудаа авчираад энд ажиллуулж чадах юм бол би чамд энэ газрыг хариуцуулъя. Болж гинөө. Та амлж гинөө. Амлалтаа. Ингэж юу? За гар барьчих. За тэгээд 1 жил өнгөрлөө. 1995 он. Жилийн өмнө DJ байсан Агичол одоо Ганнамын томоохон клубыг хариуцдаг болж. Гэсэн ч босс нь тэрэнд клуб өгнө гэсэн амлалтандаа хүрээгүй л байлаа. Гичол залуустай юм профессор гэх эмэгтэйг олж уулзах даалгавар өгөө зогсож байтал дотроос нэг туслах нь ирээд доод давхарт асуудал гарсан гэлээ. Тэгээд доошоо ороход нэг випүрэнд харт амхинд мансурсан залуу нэг эмэгтэйг толгой төрөөгөө цохиод дарамтлж байна. Гичол залууг цохих гэсэн ч нөгөө зодуулж исэн эмэгтэй сандраад байлуулдаг. Учир нь залуу Солонгосын томоохон компани боссын хүү юм байна. Яасан? Цохиочтэй. Цохиж чадахгүй ч гүлэг минь зайлж үз. Тэгсэн нөхрийн найз нь Гичолыг мангастаад томорсонд Гичолын нэг залуу тэрнийг барьж авахыг завдлаа. Тэгсэн Гичол болиулж нөхцөл байдлыг намжаах гэж оролдоно. Гэтэл нөгөөх нь давраад Гичолыг алгадаж нүүрлүүн мөнгө шидсэнд
Мань хүн арай ядан бие барина. Маргааш нь боссынх нь баруунгаар ирж клуб олигтой ажиллуулж чадахгүй байна гэж баахан томорсонд гिचүүлж бас л арай ядан бие барилаа. Тэгээд тэр өдөр босстойгоо уулзаж хамлснаа хизээ биелүүлэхийг асуусанд нөхөр тэрэнд төвчээртэй байхыг сануулдаг. Тэгвэл ядаж өөрийнхөө аргаар мөнгө олохыг зөвшөөрнө. Хэрвээ та зөвшөөрөх юм бол би их мөнгө олж болох аргыг мэднэ. Тэгсэн босс нь сонирхож хамт байсан залууга холдууллаа. Бид клубыг ажиллуулж жил болж байна. Энд марихуан бас мэд зардаг нөхдүүдийг сайн мэднэ. Хэрвээ бид нарт тэднийг замаасаа зайлуулад өөрсдөө тэр сүлжээг натгуул их мөнгө олж болно. Надад төлөвлөгөө байгаа. Хэрвээ та санхүүжүүлнэ гэвэл би хэрэгжүүлж болж байна. Чи намайг хар тамхичин бол гэж байгаа юм уу? Үгүй. Бид нар зөвхөн л борлуулна. Өөрсдийнхөө залуусыг тэр зүйлээс хол байлгахтал болно. Тэгсэн яриа нь босст нь таалагдсангүй. Тиймээс усны саваараа нүүрлүүн цохиж байна. Чи солиороо юу новш минь? Би бол Солонгосын хамгийн том босс Сон Донгхюны баруун гар. Тэгсэн чи намайг хар тамхи заргаж байгаа юм уу? Би тийм доошоо орцсон харагдаад байна уу? Намайг ахлах төрүүлж хочод жан гэдэг юм шүү. Би энэ Ганнам дүүргийн эзэн нь байна. Яасан? Үхмээр санагдаад байгаа юм уу? Цаашид миний хажууд наад амаа мэдж байгаарай. Ятаргаатай новшвэ. Тэгэд нөхрийг явсанд гэж л хэлэх үггүй үлдлээ. Тэгээд тэр залуустайгаа хооллонгоо цаашид яахаа ярилцсан. Тэгэд бүгд боссыгоо хэлсэн амандаа хүрэхгүй байгаад сэтгэл дундуур байлаа. Бас босс болон тэрний хүмүүс гिचолд хүндэтгэлгүй хандаж угаад тэд гिचолоос илүү бөхөмдөн. Тэгсэн гिचол нөхдүүдээсээ өөртөө нүргэлж хамт байх уу гэхэд цаадуулна өхөн өгтлө хамт байна гэж амлацгаана. Тэгээд мань хүн гартаа барьсан сөөжүүгээ татчихад явна. За тэгээд өмнөх өдөр нь өөрийг нь алгадаж томорсон залууг холоос ажиглана. Согттлоо уусан тэрнийг найз бүсгүй машиныхаа хойд сандал дээр хэвтүүлээд явсанд гिचол зурж очоод машинд нь нэвширтэл зодоод гараад явлаа. Босож ирээд мань хүн хар тамхи зардаг нэг залуутай уулзаж тэрнээс хар тамхи хаанаас авдгийг нь олж мэдээд өөрийг нь холбохыг хүслээ. Дараа нь найз Жомбен тэрнийг хүн амны хэрэгээр шоронд сууж угаад гарч ирсэн гэх нэг залуутай танилцууллаа. Со Жунриол гэх мэн залуу хутгаар гайхалтай тулалддаг гэж алдаршсан байж. Тиймээс гिचол хамтрагчаа болох санал тавиад хариуд нь Ганнам дүүрэгт 2 найт клуб үгүй гээсэнд цаатахынч зөвшөөрнө. Тэр навчнуудыг хамтдаа зүйл дуусгаад Ганнамыг гартаа оруулцгаая. Маргааш нь босс нь залуусаа дагуулж ууланд байх нэг амралтын газарт очлоо. Мань босс залуусаа дагуулад үе ууланд очоод залуусаа спортоор өрсөлдүүлж наргих цаг гаргадаг байна. Оройн боссын орийн хүрээллийнхэн бас л сурсан зангаараа гिचолыг өдөж доог тахуу хийж байсан бол мань хүн болоод залуус нь дуугүй л сууцгаана. Энэ амралтын газарт тэднээс амрагч байхгүй байсанд босс гайхахад амралтын газрын эзэн тэдэнд зариулаад өөр амрагчд аваагүй гэж гिचолын найз хэлэхэд босс чинэнд нь сэтгэл хангалуун байна. За тэгээ шүн дунд гिचол өрөөндөө бууга үлдээгээд гараад явсанд залуус нь ч коридорт бэлэн хүлээж байлаа. Тэгээд доош бууж гадагшаа гарч идэнгэр дохио өгөхөд гаднаас хутагчин Со Жунриолч бас залуусаа дагуулад ороод ирнэ. За сорын нэг түүр пауз авчих бороо эрүүл мэндийн чинь тусдаа нийгэм гялс дуулгатах юм. Тэгэхээр манайхан насанд хүрсэн хүн өдөрт 150 микрограмм йод авах хэрэгтэй байдаг юм байна. Тийм ч учраас нар зан йодын өндөр агуулмжтай учраас өдрийн хэрэглээг тань бүрэн хангана гэж байгаа. Тэр дундаа охид эмэгтэйчүүд маань Бамбай булчирхайн өвчлөлөө сэргийлэхийн тулд байгалийн йодоор баялаг усыг өдөр тутамдаа заавал хэрэглэх ёстой юм байна шүү. Бас нэг зүйлийг сануулхад эрдэс тусыг пластикт савлж болохгүй юм байна. Учир нь пластик савлгаа нарны тусгал температурын нөлөөллөөс эрдэстэй урвалд ороод хүний биед микропластик хуримтлагдах эрсдэлтэй байдаг юм байна. За тэгээд эрдэст шилэндэл хадгалагддаг. Нар зан байгалийн эрдэс тус. Нөхдүүд цүнх дүүрэн төмөр бас бейсболын цохирууд авчирсанд гिचолын залуус тэдгэрийг аваад амралтын газрын хяналтын камеруудыг бүгдийг нь салгаж өрөөнүүдийн хаалгыг нээх картуудыг аваад явцгаана. Тэгээд нэг өрөөний үүдэнд очиод зэрэг нээж гинэгүү байсан нөгөө боссын залуус руу дайраад орцгоно. Занга нэг давхарт байсан залуусыг дуусгах байтал тэнд гарч ирсэн нэг залуу хараад аварын дохиод дуугаргалаа.
Тэгэд галын хорийг тэдэн лүү цацчихад зуугдсанд цаанаас нь залуус нь гараад ирлээ. Тэгсэн хойно байсан гिचүүл зоригтойгоор урагшаа гараад ирсэнд нөгөө талын араас босс нь ч бас гараад ирлээ. Ганнамын залуус унтдаггүй гэж үнэ юм аа. Эднэрийг бүгдийг ал. За тэгэд хоёр тал нэг лүүгээ дайраад орцгоно. Боссын залуус тооны хувьд хавьгүй олон байсан бол гिचүүлийн залуус бейсболын цахиураар зэвсгэлсэн нь давуу тал болж байлаа. За байдал бишдэж байгааг ойлгосон босс тэндээс зугтаж доошо буусанд гिचүүл залуустайгаа гүйцэж ирээд бүүслээд авна. За окей. Ойлголоо. Навш гэж. Одоо болно. Та нар Ганнамыг ав. Тэгсэн хутгачин жунрол зүйл дуусгах гэсэн чи гिचүүл дахиад байлууллаа. Тэгэд гिचүүлийн найз гавлахтаа үнтэй цагийг нь тайлж авдаг. Тэгсэн энэнд нь шархалсан босс гиндүүлээд хаачаар зоосонд Тео цус алдаад гिचүүлийн нүдэн дээр амьсгал хураана. Тэгсэн гिचүүл хуурандаа жунролын хутгийг аваад боссыг хэд хутгалаад дуусгана. Дараа нь тэр бусаанд байх хамгийн том босс дун ихүүн дээр очлоо. Тэгээд өөрийнхөө боссыг өрсөлдөгч бүлэглэлийн босс Сун Гисү гихчтэй нэгдэж бусанаас холбоогоо таслаад Сөүлийн бие даасан бүлэглэл байгуулах гэж байсан гэж тайлбарладаг. Бас энэ санаа нэлжлэгдсэн ахлах төрүүчжан хаашаачим сураггүй болцсон гэж хэллээ. Энийг батлах зургуудыг би авчирсан. Тэр надаас урвсан ч байгүйч бай. Миний хүн. Тиймээс чи тэрнийг дураараа зүйл дуусгаж болохгүй шүү дээ. Энэ бол маш буруу. Чамайг хин гэдэг лээ. Чон гिचүүл гэдгээ. Тэгсэн гिचүүлийн боссын залуусаас амьд үлдсэн цон хідэн хүн том босс дун хюнэд ирж гисэн байгааг мань хүн мэдэхгүй байлаа. Жон гिचүүл чи нэг бол их гэнэн хүн байна. Эсвэл бүр усан тэнэг. Надад харин өөр хувилбар байна. Хэрвээ та намайг бүлэгтээ авах юм бол би танд Нонхион дүүрэг, Ёксам дүүргийг мэдлэлд чинь оруулж өгье. Бас сар бүр 50 сая вон тань руу ирүүлж өгье. Энэ бол миний амлалт. Тэгсэн босс бодлоо өөрчилж хаалга хаасанд жан төрүүчийн хүмүүс өрөөний гадаа үлдлээ. Чи юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Чи надад сар бүр тэр хэмжээний мөнгө явуулвал залуусаа яаж цалинжуулах болж байна? Ингээд босстойгоо тохиролцоонд хүрсэн гिचүүл эргэж ирээд юм профессор гэгч настай эмэгтэйтэй уулзна. Манай эмэгтэй хамгийн сайн чанарын хар тамхи үйлдвэрлэж чаддаг гэдгээрээ хар тамхи борлуулагчдын дунд алдартай байна. Ингээд гिचүүл залуустайгаа нууцаар хамгийн дээд зэргийн хар тамхиг үйлдвэрлэж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа Токиогийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Мурояма Сөүлд ирээд Сөүлийн онц хүнд гэмт хэрэг хариуцсан ерөнхий прокурор Чо Чаншигтай ажлын шугамар уулздаг. Учир нь Токиод зарагдаж байгаа дээд зэргийн чанартай хар тамхиг Солонгосоос нийлүүлж байгааг тэд тогтоожээ. Бас сар бүр дор хаяж 10 кг хар тамхи нийлүүлж байгааг тэд нэг хар тамхины худалдаачныг байцаагаад олж мэдсэн байлаа. Гэвч 3 хоногийн өмнө тэр нөхрийг Якуза бүлэглэлийнхэн дуусгасан байж. Ингээд Япон болон Солонгосын цагдаа нар хамтарч гэмт этгээдүүдийн сүлжээг наривчлан тогтоох үйлдэл дээр нь баривчлах тусгай ажиллагааг эхлүүлэхээр болно. Ажиллагааг эхлүүлэхийн тулд Солонгосын гэмт бүлэглэлд найдвартай хүнээ шургуулах ёстой болсон учраас Солонгосын цагдаа нар тохирох хүнийг хайцгаана. Тэгээд Сөүлээс нэг цагдаагийн офицер хөдөө ажиллаж байгаа Пак Чуммо дээр ирж хавтастай материал өгөөд энэ хэрэг дээр ажиллах санал тавилаа. Нөхөр Жуммогийн сайн найз Ахмад Сог Догхюн байлаа. Нөхдүүдийг барихын тулд би өөрөө тэдэн шиг болж хувирах юм уу? Юу болоод байгаа юм бэ? Тэднийг барьмаар байгаа бол зүгээр л тагнж мөрдөж байгаад л барина үсттэй. Юун дими юм санаачлаад байгаа. Хадмын талынхын энийг мэдвэл тушаал дэвшиг шалгалтандаа бэлтгэхийн орон дими юм хийлээгээд ядаргаа болох байлгүй. 330 мянган хүнийг мансруулахад хангалттай. Хэдэн тэрбум вооны үн хүрэх хар тамхи орон даяар тарж эхлэх гээд байна. Чи аавыгаа бодлоо. Тэгсэн ч Жуммо татгалцсан. За тэгээд удалгүй Сөүлээс энэ хэргийг хариуцаж байгаа ерөнхий прокурор өөрөө ирж тэрнтэй уулзнаа. Жуммо багада танхайн бүлэглэлд байсан. Байнга зодон зохион хийдэгч зөв замыг сонгож цагдаа болсон нь тэр байж. Тиймээс л тэрнийг энэ даалгаварт хамгийн сайн тохирно гэж тооцжээ. Тэгсэн дарга нь аав нь хар тамхинд донтсон хүн байдгийг
бүх цагдаагийн дарга нар мэднэ гэдэм байна. Эннээс болоод мань хүн тушаал дэвшиж чаддаггүй байж. Энэ ажиллагаа амжилттай болвол чамд их хэмжээний бонус өгөхөөс гадна шууд тушаал дэвшүүлнэ. Ийм боломж өдөр бүр тохиогоод байдгүй юм да. Эннээс гадна чамааг илүү хурдцтай тушаал дэвшихэд чинь манай прокурорын газраас бүх талаар дэмжинэ. За ингэж юмоо нилээн бодсны эцэст даалгаварт явхаар шийдэж Сөүлд очлоо. Тэгээд очихт нь найз нэг нууц байранд дагуулж ирлээ. Би нэг нөхцөлтэйгээр энэ даалгаврыг гүйцэтгэе. Надад бонус хэрэггүй. Би 2 зэрэглэлээр тушаал дэвшмээр байна. Энэ даалгавар бүтлгүйдэх юм бол би амиа алдна. Тиймээс энэ зэргийн нөхцөл байж болно гэж бодож байна. Хэрвээ энэ даалгавар амжилттай болвол таач бас тушаал ахин л үсттэй. За, тэгвэл тохирлоо. Ингээд тэд хэргийн нөхцөл байдлыг жуммод танилцуулна. Сүүлийн үед Японд тарж угаатай адил сайн чанарын хар тамхи Ганнам дүүрэгт ихээр худалдаалагддаг болсон байна. Тэр хар тамхиг хүмүүс Ганнамын кристалл гэж нэрлэх болсон байлаа. Өмнө нь ахлах төрүүч хочид Жан гихч энэ дүүргийг захирч байсан бол одоо Жон Гичол гихч захирч байгаа. Гичол ахлах төрүүч Жаныг буулгаж авсан ч боос нь болох Бусааны сон дун хүн тэрнийг зүгээр өнгөрөөсөн. Одоо Жон Гичол Ганнамын холбоо гих гэмт бүлгэллийг удирдах байгаа. Тэрний бүлгэллийн бусад толгойлогчд нь бүгдээрээ Гичолын ахлах сургуулийн найзууд нь. Багасаа л ах дүүс шиг өссөн учраас яг л нэг гэр бүл шиг цул байдаг. Тэрнийг хуучин боосоо дуусгах үед дотны найз Теон амиа алдсан. Тэд нар хэдийгээр шинэхэн бүлэглэлж сүүлийн 6 сард Ганнамын бүх шөнийн клубүүдийг эрхшээлд оруулсан. Нөхдүүд энэ их мөнгийг Ганнамын кристалл хар тамхиар дамжуулаад олж яваа гэж бид бодож байгаа. Тэгэхээр чи одоо амиа алдсан Теогийн үеэл дүү Кван Суно болно. Энэ бол Суногийн хуурамч намтар. Энийг сайн тогтоогоорой. Би холбогдох бүх бэлтгэлийг хангах учраас бусад тал дээр санаа зовлтгүй. За ингээд тэд ажиллагаагаа эхлүүлцгээе. Ажиллагаа маш нууц учраас Жуммогийн ажлынхан ч тэр Сөүлийн цагдаа нарч тэр хэн нь энэ ажиллагааны талаар юу ч мэдэхгүй байлаа. Тэд Гичолийн удирдсан Ганнамын холбоо бүлэглэлийнхэн хятадаас хар тамхины түүхийдээ авчирч Солонгост үйлдвэрлээд Солонгос болоод Япон руу борлуулж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. За ингээд Жуммо Гичолийн хамгийн сайн найз талигч Теогийн үеэл дүү Суногийн дүрээр тэрнтэй уулзахаар болно. Эннээс хойш Жуммо гэж хүн байхгүй, харин Суно гэх хүн шинээр бий болно. За энэ удаагийн collaboration дугаар маань энд хүрээ дууслаа. Та нарт одоо энэ галзуу цувралыг цааш үргэлжлүүлж үзэх хүсэл сэтэл төрж байвал easy галзуу series руу ороод үзээрэй гэж. Тэнд борон эхнээс нь дуустал ярьж байгаа шүү гэж. За тэгээд галзуу series уухтаа сабадраагүй бол дараад нэг дээрээ. Энэ мэд олон галзуу цувралууд яригдсаар л байгаа шүү.